За сайн мэцхан үзэгчдээ бид өнөөдрийн зочны цагаар 1992-оос 1995 онд сангийн сайдаар ажиллаж байсан. 2001-ээс 2008 онд Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн хамт улсад элчин сайжаар ажиллаж байсан. Гадаад харилцааны судлаач, эдийн засагч, дипломатч Даваа самбуу хүрэлцээрээд байна. Танд бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдрийн зочны цагаараа Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон татвар ямар нэгэн эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярих болно. За би хамгийн их танаас асуух асуулт гэвэл өнөөдрийн Монголын эдийн засгийн суурь нөхцөлийг та ер нь хэрхэн дүгнж байгаа вэ? Өсөлтийг ер нь эдийн засгийн өсөлтийг ер нь дэмжиж өгөх хүчин зүйлс нь ер нь юу байгаа бол хамгийн том эрсдэл нь? Тэ Монгол улсын эдийн засгийн хоёр суурь салбар. Нэгдүгээрт мал аж ахуй, хоёрдугаарт уул уурхай. Мал аж ахуй маань өөрөө Монголын хүн амын 3/1-ийг ажлын байраар хангаж байдаг. Мөн одоо хөнгөн үйлдвэр, хүчний үйлдвэрлэлийг амьдралын нэг том суурь салбар. За Монголын эдийн засгийн аваад явж байгаа салбар маань уул уурхай. Одоо мөнгө дүн талаас ярихад. Яг ажлын байрны хувьд бол цөөхөндөө 40 мянган хүнийг асуул. Тэгтээ орж байгаа орлого нь Монголын улс эдийн засгийг аваад явж байна. Тэгэхээр энэ хоёр салбарыг болон төрөнтэй дагсан тээвэр үйлчлэгээ худалдаа алжаа тэгээд хүмүүсийн үйлдвэрүүд маань бас чиж 2025 оны үед бол нааштай үзүүлэлттэй байгаа гэж би найдаж байгаа. Монгол улсын эдийн засгийн өсөлт 2025 онд нэг 6% дөхөд гарчих болов гэсэн тооцоол манай засгийн газар албадах мэргэжлийн хүмүүс хийсэн байлээ. Тэг 5-аас дээш хувьтай. Энэний гол хүчин зүйл бол бид мал аж ахуй дээр бид өнгөрсөн жил нэг 20-аас 27-8 сая төл мал хүлээж авсан. Энэ маань бас эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Дээрээс нь уул уурхай дээр гол нь цэсийн баяжмал нүүрсний үйлдвэрлэл жаахан нэмэгдэх байх гэж ойлгож байгаа. За дагаад бас манай хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрлэл бас эдлийн байрны хэмжээнд бас зарим үйлдвэрлэлүүд сэргэж байгаа хаа гэд найдаж байна. За тэгвэл таны түрүүний хийсэнчлэн одоо бидний эдийн засгээс одоогоор барааны үн, нүүрс, дэсийн экспортт ер нь түшгэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ хамаарлыг одоо багасгах бодит боломж ер нь хэрэгжилт ер нь хаана гацж байгаа вэ гэж харж байгаа да. Тэгээ Монгол улс бол маш их өргөн үүдэн нутагтай. Тийм учраас байгалийн баялаг бол нэг 50-60 жил дотроо бидний амьдралыг аваад явна. За мал аж ахуй бол тэртээ их өргөн үүдэн нутагтай. Энэ газар нутгаа одоо малаа дэвшлүүлж ашиглахаас өөр арга байхгүй. Тэгэхээр энэ хоёр бол одоо суурь салбар да. Тэгээ энэ зөвхөн нүүрснээс эсвэл зөвхөн цэсээс эсвэл бусад баялагаас хамааралтай болж эдийн засаг маань жах эмзэг болж ийн гэж яриад байна л да. Тэр бол үнэн. Гэхдээ би 50-60 жил дотор бол гайгүй хаа. Харин энэ үед энэ баялгаа ашиглаж байгаа үедээ бид нэг дараагийн хөгжлийг аваад явах зүйлүүд олоод авах юмсан гэж. Тэгэхээр нэгдүгээр энэ бол хуримтлал. Альж утгаараа одоо хувь хүний нэгдүгээр, хоёрдугаар төрийн хэмжээний хуримтлал. Хувь хүний хуримтлал гэдэг маань одоо тав гэдэг хадгаламж харилцагтаас гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид бол бас энэ монголчууд маань өөрсдөө бас жаахан нэлээд өргөн хэрэглээтэй бас тэр болгон мөнгөийг цааш нь хийхэд байхгүй нэг хэсэг хүмүүс бас нэг хэсэг тиймэрхүү ойлголттой. Тэгэхээр энэ дээр бол төрөөс бас энэ хүмүүсийн хадгаламжтай болох бодлогыг зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байгаа юм. Тэгэхээр та жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэлгээ тал төлдөг шүү дээ. Одоо жишээлбэл 18% гэж бодъё. Тэрний 2% улсын их хурлаас хууль гаргаад таны хадгаламж болгохоор шийдсэн. Тэгээ цааш тэрнийг 2-4 болох байгаар хүмүүсийн хадгаламжийг нэмэгдүүлээсэ. Та ахвар нь одоо 20 жилийн 40 жилийн дараа тэтгэврт гарлаа гэхэд танд бас нэг 50-60 сая төгрөг данцчин бэлэн болцсон. За энэ 50-60 сая төгрөг маань өөрөө ганц таны тэтгэхээс гадна нэг баялгаа дуусчих юм бол данс манай улсад их хэмжээний мөнгө байж үуч энэ маань эдийн засгийг эргүүлэх юм боломжоо гэж ахгүй юу. Энэ маань өөрөө суурь асуудлаа. Энд хүрэхийн тулд бас чуул шүү л гэж байгаа. За дээрэс нь манай хоёр хөрш. За тэгээ ер нь дэлхийн нийтийн орнуудад бол геополитик хүнд асуудал байна уу? Байна.
гэлэхдээ одоо манай олонгийн урд хөршлүүд эдийн засаг нь энэ жилийн хувьд бас нэг 4-5% орчим гарна. За манай тэр зэс маань нүрс кокч нүрс маань бас доохондоо эрэлт хэвээ аваа байгаа. Ялангуяа нүрсний хувьд санаа зовоод юм л да одоо ямар сорилт барь гэж асууад байлээ. Нүрс бол санаа зовоо. Гэлэхдээ энэ Монголын дуушсгүй баялагууд бас байна шүү дээ. Тэр нь бол малаж чухал газар дээр л. Энэний түшгэлсэн үйлдвэрлэлээ дэмжиж байд бас юунаас гарна шүү. Хараат байдлаас гарна шүү. Тийм учраас энэ цагаан алт хөтөлбөр, ноосны үйлдвэрлэлүүд, арширны үйлдвэрлэлүүдийг бол дээд хэмжээнд нь одоо хөгжүүлэх шаардлагатай. Би бас олон улсын харилцааны гадаад харилцааны судлаачийн хувьд би харахад Оросын холбооны улс бол түүнийг дагсан хөрш орнуудтай Монгол улс чөлөөт удаагаар хэлцээртэй болсон. Манай бараа хятад руу Орос руу гайлгүй оруулах гэсэн үг. Өмнө нь бид бас Японтой бараага гайлгүй оруулахаар тохирсон. Европын холбооны орнуудтай бас гайлгүй бараага оруулахаар болсон. За Европ холбооноос гарсан одоо Англитай ч гэсэн бас бараага гайлгүй оруулахаар тохирсон. Энэ маань юу гэсэн үг вэхээр бид үйлдвэрлэлээ одоо дэмжихэд зах зээлийн нөхцөл гайгүй нааштай ба шүү. Дээрээс нь манай ойрхон байгаа хятад улс энэ дөөр Монголын хэсэг энэ хойд эрхүү хавийнхан худалдаа авах чадвараа дээшилж байна. Тийм учраас бидний энэ үйлдвэрлэлийг нөгөө ноос цаамц нөгөө соккон эдлэл энэ бүгдийг энэ зах зээлээр оруулах боломжтой болох баха. Тэгэхээр бүгднээр хятад ард улс бол бас саяхан энэ эх 5 жилдээ бид нээлттэй эдийн засгийн бодлого явуулнаа. Аль болохоор либерал эдийн засаг бодлого явуулна гэж амлалт өгж байлээ. Тэр нь бол бид бас гаднаас импортоор авах бараанда шууд тарифын болон бусад хориг саадаг тавиад байхгүй шүү. Өнөөгийн нийгмийн гол бодлого болоод байгаа энэ зүйлээс бид гадуур явна шүү гэсэн юм мессеж өгж байлээ. Тийм учраас бид бас бүгдээр хятад ард улстай хэлцээр хийж энэ гол нэрийн бараага татваргүй оруулах талаас хятадтай харьцаарай. Бүгдээр хятад ард улс бол хөгжиж байгаа орнуудын багтаалаад орны барааг өөрийнхөө нутг руу айлгүй оруулдаг болсон. Тэгээд дэлхийд манай импортлороо бид одоо дотоодынхоо экспорт дээр үйл хөдлөх хөрөнгө дээр үнэлж эдийн засгаа хөгжөөж исэн бол одоо бас хэрэглээг нэмж байгаа шүү нэмээд гэсэн. Тэгэхээр энэ маань биднэрт бас давуу тал болж магадгүй. Бид энэ том зах зээл дотор нь ямар нөхцөл байна. Энэ рүү бас бараага оруулах боломжийг хайгаарай. Манай одоо сүүлийн 30 жилд бидний монголчууд бол бас гадаадд юм үзээд нүдтэй айлаа Солонгос юу Америк хавийн газараар явсан. Тэгээ юм хийж чаддаг нь одоо юм хийгээд эхэлчлээ. Тэгэхээр энэ сайхан одоо Монгол мөрөөдөл дэлхийд одоо бас нэг хөгжилтэй орн болох. Ах нь одоо Оросд сурвалж гэсэн юм. Хятад ажиллаж байсан. Англид ажиллаж байсан. Тэгэхээр дэлхийн одоо эзэн гүрнүүд ч юм дэлхийн гол гүрнүүдэд би ажиллаж байсан ба шүү дээ. Одоо дэлхийн амьдралыг шийддэг. Энэ хүмүүст хятадаас, эсвэл орсуудаас, эсвэл англичуудаас монгол хүний оюун ухаан огт хосордгүй юм шүү. Тэгэхээр энэ оюун ухааны энэ чадваруудад монгол хүмүүст байдгийг гэдэг би өөрөө нүдээр одоо мэдэрсэн байхгүй юу. Тийм учраас энэ сайхан оюун потенциалаа энэ шинжлэх ухааны технологи, энэ мэдээллийн технологи, энэ одоо оюун ухааны уралдаан болж байгаа үед бид дэлхийд гаргахын төлөө зүтгэцгаан шүү л гэж ахын хэлэндээ. За та түрүүн ярианда бас нэг хальтханд урдлаа татварын талаар. Тэгвэл энэ нэмэгдсэн үртгийн албан татвар буюу нөөтийг одоо тэр нөөтийн нэмэгдсэн үртгийн албан татварыг анх санаачилсан хүн маань 2% буцаа олголт гэж хэлсэн шүү дээ. Тэр тэгтээ яг эдийн засгийн үүдээс буцаа олголт уу эсвэл зөвхөн урамшууллыг биднэрт олгоод байгаа юу? Зарим хүмүүс буцаа олголт гэж ойлгох юм. Яг гоо миний хувийн бодлоор одоо хэрвээ нэмэгдсэн үртгийн албан татварыг зарим байгууллагын ийм татвар биднээс авлаа гэдэг зүйлээ тэднэрт мэдээлжиж 2%-ийнхаа урамшууллыг авч байгаа тийм механизм юм болов та. Тэр хамгийн гол нь төрийн бас нэг бодлого. Яг тэгэхээр энэ Монголд бол далд эдийн засаг их байна. Татвараас зугтдаг гэдэг юм уу. Тийм учраас энэ далд эдийн засгийг гонц илрүүлэх зүйл бол та татвараа төлөөд нэмэгдэх татвар төлчөөд 2% юм уу 5% өөрөө буцаагаад авбал та хүн одоо дэлгүүрт ороод миний нөөтийн бичгийг баримтыг өчүүл өгөө.
эсвэл 100 айлын барилгын зах одоо бичихгүй байгаа ч тийм. Энэ дээр очиод зайлшгүй юу миний баримтыг өгөө. Энэ маань Монголын одоо далд эдийн засгийг илрүүлэх. Хоёрдугаар далд эдийн засгаа дагаад монголчуудын амьдралын ялгаа их жоо өндөр байгаа юм. Нэг хэсэг нь бас нэг нэлийн баят одоо чинэлэг тэдэм муудах арга байхгүй. Тэгвэл дотроо төлдөг байх хэрэгтэй. Нөгөө хэсэг нь бас сайхан нийгмийн одоо ажил хийхгүй бол бүр ч юм уу ядуу хоосны ялгаа их гээд байх гэсэн үг. Энийг ялгууртаа энэний ялгааг багасгахын тулд энэ далд эдийн засгийг илрүүлэх хүн бүхнийг дотроо төлдөг. Тэгээд урамшид өөрөө авдаг. Энэ механизм рүү оруулах цагаа төрийн бодлогын арга механизм баха. Энэ ганц манайх хөшилдэ энэ нэмэр өртгийн татвар өөрөө төлбөр тооцооны механизм дэлхийд байдаг юм татвар. Аль болохоор бүх зүйлийг одоо бүртгүүлжүүлж адил тэгшээр орцохгүй бол болохгүй гэсэн юм одоо эдийн засгийн гол хөшүүрэг механизм юм гэж ярьж бичдэг юм байна мөрөх. За тэгвэл одоо онцгой албан татварыг за түрүүн зарим улс төрчид хэлжээс ер нь эх оноос татварыг хэмжээгээр нь бууруулна гэдэг. Гэхдээ онцгой албан татвар дээр жишээлбэл тамхины үнийг өсгөн ч юм уу тэгж ярьж байгаа. Тэгэхээр энэ татварын хэмжээг ер нь бууруулах нь эдийн засгт болон за одоо бид нарт ард иргэдэд ер нь давуу талтай юм уу сөрөг талтай юм уу? За би гаднаас авж байгаа зүйл шүү дээ. Энэний татварыг бол бууруулахыг эсрэг байдаг хүн л дээ. Эсрэг дээр одоо нэг гайлын төр 5% шүү дээ. Нэмэн өртгийн татвар 10%. Миний явдаг зүйл хэлдэг зүйл бол Монголын үйлдвэрлэлээ хийя. Одоо сахин дээд зэрэг чанартай болгоё. Сая ерөнхийлөгч Итали яваад ирж байгаа. Итали бол одоо хөнгөн үйлдвэр арьс чирний дэлхийн нийтийн технологи эднэртэй нийлээд тэр одоо ноосон цамцаа тэр арьс чирээ ноолуура дэлхийн стандарт хүргээд явж байгаа. Тэгээд дотооддоо үйлдвэрлэлд экспорт нь гаргаж байгаа бол одоо ч эндээс бол татвар аваад хэрэггүй. Ойлгогдож байна уу? Гэж яахгүй. Өөрөөр хэлбэл дотоод зах зээл хамгаална шүү. Энэ дотоод зах зээлийг хамгаалдаг хамгийн алдартай орн чинь бүгд хятад ард улс шүү дээ. Тэгэхээр бид одоо нэгэнт өндөр хөгжилтэй болоод ирлээ хятадууд байна. Тэр маань биднэрт ашигтай болж байгаа. Яг тэгэхээр манай таврын бүтээгдэхүүн буюу одоо хон-цэсийн үнц гэдэг юм уу бидний бэлэн бүтээгдэхүүн бол үнд хүрэх боломжтой болж шүү дээ. Түргэн хөгжүүл алтны дэрэгдэх гуйл шаарлнаа. Энэ айлыг дагаад бид бас л одоо хоцрогдохгүй шүү л гэдэг ахад агуулга хэлж байхгүй юу. Тийм учраас юу гэдэг одоо энэ дотоод үйлдвэрлэлд хэмжин шүү. Энэ дээр бол татврын арай өөр бодлого явуулнаа. За түрүүн та онцгой татвараа гэж яриад авлаа. Тэр бол одоо хүмүүсийн бас өвлгөн хэрэглээг одоо бүгдээрээ джип ундаг хэрэглээг джип машин унах гэж бид нар чи. Энэ одоо манай улсын их хурлын гишүүдчилгээ бүгдээрээ одоо том машинтай ярьж байна. Англид бол их хурлын гишүүд нь нийтийн унагаар явахгүй бол би тэнд ажиллаж ирсэн хүн одоо вагоны филедэр явдаг. Тэгэхээр энэ бүлгэн хэрэглээг багасгахын тулд тэр архины, тамхины, бензин шатхууны онцгой татварыг бол нэмэгдүүлэх боломжтой. Тансаг хэрэглээний бараг одоо гэдэг юм да одоо манайхан. Ийм учраас бас таны хэлдгээр зарим одоо татварыг жаахан нэмээд тэгээд яг амьдралын ажлын байрны удаг татвараа буулгах тухай төр засаг маань ажилласаа л гэж жаахан хүсэж байна. Тэгвэл таны түрүүний хэлсэн та нөгөө нэг нөөтийн буцаа олуулт за урамшуул гэх юм уу та. Түүхэндээ за миний мэдхийн Монгол улс Аргентин тэгээд нэг зөв өмнөд Азийн нэг улс байдаг байхаа юм урамшуулал нөөтийн буцаа олуулт гэдэг зүйлийг өгдөг гэж байна. Энэ юу н үргэлжлэх хэрэгтэй юм уу эсвэл тэгэхээр энийг би ахын буцаа олголт маань өөрөө татварыг өөрөө төлөхийн нэг талаас хүмүүсийн орлогыг татварынхаа тодорхой хэсэг буцааж аваарай гэж урамшуулж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр би яг нэг хэлэхэд дэлхийн нийтэд ямар буцаа олголт хэрэг байдгийг бас төдийлөн мэдэхгүй байна. Тэгвэл хоёул буцаад уулуурхай Монголын байгалийн баялагын талын дээр рүү эргээд орё л доо. За Монгол улс ер нь дэлхийд ховор хэмжээний нүүрс зэс алт гэх мэт ховор элементүүдийн айгүй их бололцоотой их нөөцтэй улс. Тэгвэл гэхдээ бид баялгаа одоо эдийн засгийн бодит төсөлт болгохдоо ямар арга механизмаар гэх юм уу ямар зүйлийг хийж өсгөх боломжтой юм бэ? За ер нь эцсийн дүндээ үнэ.
Тэгэхээр өмнө бол өндөр үнд хүрэхин тулд жишээлбэл нүүрс бий яри тийм ээ. Нүүрс маань бас 20 жилийн дараа бас хэрэгцээ багасч магадгүй тийм ээ. Ер нь тэгэхээр энэ одоо бид нүүрсээр нефт химийн үйлдвэр нүүрсэн дотор байгаа бүх технологиг ашиглаж нүүрснийг одоо ашиглаж нефт химийн үйлдвэр барих. Нүүрсэн дотор байгаа тэр муу элементүүдээр ялгадаг болох. Тэгээ Монголын хувьд бол энэ чинь юу гэдэг 170-80 тэрбум нүүрсийн нөөцтэй гэдэг юм л да. Гэхдээ одоо тэр дотроос яг батлагдсан 30-40 тэрбум үүний 20-30% нь бол 20-30 тэрбум нь бол Хонконгч нүүрс гэдэг байна л дээ. Тэгэхээр энэ одоохондоо зах зээл байгаа үедээ энийг мэдээж ашиглахаас өөр арга байхгүй. За бас цаана Монголд би түрүүн хэлээд нутаг орон баялаг юу газар нутаг ихтэй дэлхийд бас тренд болоод байгаа газрын хуур элемент гэж юм ба шүү дээ. Газрын хуур элементээр бол ганцаараа монополж байгаа улсууд дэлхийд өнөөдөр бүгд нэр хятад дардуулсан. Энэ бүх технологитой байгаа. Тэгэхдээ бид энийг бас оролдож манай нутагт байж магадгүй газрын хуур элемент байгаа гэсэн ойлголттой байгаа. Дээр нь уран байгаа. Энэ хоёр баялагийг би зис нүүрснээс гадна шүү дээ. Хөгжлийн ирээдүйг харуул бас нэлээд зүтгүүч хөгжүүлэх нь зүйтэй байх шүү. Тийм учраас энэ газар нутагт байгаа геологи хайгуулын ажлыг гадны дотныхонтой нийлээд Монголын газар нутагт юу байна гэдэг судлах нь зүйтэй байхаа л гэсэн ахын таны уул уурхай чухал шүү дээ гэж хэлгээд байна л дээ. Тэгэхээр чухал гэсэн хайгуулыг хийж юм болно шүү дээ. Бидний дор ер нь юу байна вэ гэдгийг. Тэгвэл таны хэлсэнчлэн тэгвэл аймаг бүр ер нь баялгаа боловсруулах үйлдвэртэй болно гэж ер нь хүмүүсээс яаж болно гэсэн үг үү? Яг тэгэхээр хаана ямар баялаг байна? Хаана ямар дид үтц барь гэж байгаа хгүй юм нөхөө. Тийм учраас малаж чухал хувьд бол ер нь анхшилтны боловсруулалтаас ихтэй ер нь сум бүхнийг одоо мах комбинатор дамжуулж малажхан түүхээдээ бэлддэг одоо манай хуучин систем ч байсан одоо ч гэсэн тех шинжтэй энэ чиглэлээрээ бол одоо ресурс салбарыг жилсэн малажгүй. Энэний боловсруулалтыг бол сумын хэмжээнд хагас боловсруулалтаас эхлээд ятгата одоо хөлдөөгөөд ч гэдэг юм чиглэл. Нөгөөх нь би баялаг гэж та нар хэлээд байна шүү дээ. Монголын хамгийн том баялагч нь нар шүү дээ. Нар. Нарны эрчим хүчийг ашиглаад нарны өвчин хүчийг ашиглаад өнөөдөр бид хоёр том асуудлыг шийдэх шаардлагатай шүү дээ минийхөө. Цахилгааныхаа хэрэглээг нэмэгдүүлж амьдралын түвшин дээшнэ. Тэгэхээр сум байна хөдөө байна уу? Бүр хашаанда айлуухан хашаанда нарны зай тавьж тэндээсээ дулаана одоо бид бол гэрлээ бол шийдчихсэн. Гэрэлтэй болчихсон. Одоо даардаг болох хэрэгтэй. Тэр болгон одоо нүүрслэлээ сууж байгаа оронд нарныхаа зайгаар дулаана шийддэг. Өөрөөр хэлэх юм бол энэ цахилгаанаар чинь би өнөөдөр эндээс хонооф дараад гэрээ халаагаад тэнд байгаа үлээгээл 5 минутын дээр халдаг болж байгаа шүү дээ дэлхийд. Тийм учраас энэ технологи харна шүү. Бид нар салхи гэдэг Монголын ирээдүй шүү. Тэгэхээр сум бүхэн 350 сум ямар ч өдөр сум бүхэнд юуны үйлдвэрлэл байлгыг гэж яриад авлаа шүү дээ. Тэр маань өөрөө баялаг уу наран дээр төршгөлсөн үйлдвэр шүү. Сумын нэг айл үхэн за нэг боломжтой айл тэрийгэ дагсан өөрийнх нь ах トゥ нэг 5 айлын дунд тийм том хашаанд нь нарны цагаар ажилладаг батарейтайгаа хаврааг уртайгаа ингээд дээрээс нь төв эрчим хүчний системтэйг нийлээд ингээд айл үхэн гэрээ дулаацуулахдаа цахилгаанаар дулаацуулдаг болчихно. За дараагийн нэг том асуудал нь болохоор ус нь байхгүй сумд чинь усны цэвэрлэл айл үхэн тэр дунд 6 айлын дунд худагтай тэр худгаасаа хэрэглээнийхээ усыг яагаад тэргээ цэвэршүүлдэг механизм тэр суманд нь тэр айлынх нь гадаа бий болчихсон ер нь. Тэгэл яадаг 4 айлын дунд нэг жижигхэн цэвэрх боломжтой тэр нь цэвэрлэл хэрэглээний ус гаргаад тэр хэрэглээний ус услага хийдэг ус тэр усаараа модоо тарьждаг ийм механизм байгаа учраас би таны сум бүрдийн байгууллага гэж хэллээ шүү дээ. Тэр чинь эхлээд цахилгаанаа шийдэж дараа нь бохир цэвэр усаа
болгоч. За цахилгаанаар өөр ямар үйлдвэрлэл явуул тэрийгэ хийчихье. За тэгээ мандаж чухалгүй дөрвөн зөндөө олон ярьсан учраас энэ чиглэл рүү явцгаах нь бол өөрөөр хэлбэл манай хүмүүс судлаарай гэж ахын хэлж байна. Одоо дэлхийд хамгийн хямдхан юм нарны эрчим хүч болчих гээд байгаа учраас энэ сайхан 365 хоногийн 300 хоногт наралтай Монгол улс бол одоо төгслийн мандад хүрч болно шүү цахилгаан авал гэж хэлж байгаа байхгүй юу. Хойлоо тэгвэл улсын төсвийн асуулт руу би тань руу орё л доо. Манай төсөв одоо жил бүрт хэлж ер нь бодогдож байна. Халамжийн хэмжээ одоо хүмүүст олгодог халамж тэтгэврийн хэмжээ жил бүр нэмэгдээд байна. Энэ ер нь эдийн засгт одоо манай улсын эдийн засгт ер нь ямар нөлөөтэй? Тэгээ мэдээж төсвийн орлого зарлага маань нэмэгдэж сайн л да. Тэгээ энэ юунаас үүсэж байна гэхээр манай нөгөө төсвийн орлого гадаад худалдаанаас орлого нь дандаа энэ цэс нүүрсний өмнө шүү дээ. Энэ дэлхийн зах зээл дээр үн нэмэгдэж байна да. Одоо жишээлбэл би түрүү хэллээ. Одоо цэс 4500 дундчаар 6000-аас одоо 10 гэдэм мянга болж байна. Алт үнц нь одоо нэг 4000 болцоо. Одоо нэг 1800 орчим байсан 2 жил. Одоо 4000 гараа явчлаа. Тэгээ энэ ч манай баялаг шүү дээ. Энэ баялагаар чинь дамжсан орлого манад орж ирж шүү дээ. Тэгэхээр харахад өсөд байгаа юм шиг байхгүй юу? Энэ ингээд эдийн засгтаа суугаад ирэхээр зэрэг нөгөө төсвийн нийт эдийн засаг төсөв дэдлэх хөрөмжийн маань өөр багасна. 35 байсан бол одоо нэг 32 руу дэлхийн жишг рүү орох юм аа. Тийм учраас энэ маань өөрөө нөгөө валютын ханш гадаад худалдааны үн дэлхийн зах зээл дээр гарч байгаа бүтээгдэхүүний өсөлтийг дагаж эдийн засгийн том огцон өсөлт гараад байгаа юм. Үүнийг улсууд бол зөрөд бодлогоор хийж байгаа юм шиг яриад байна л дээ. Гэхдээ эн чинь өөр юм нэ дэлхийн зах зээлийг дагаж өсөд байгаа. Бид нэр бурхан мөн энэ маань унцахгүй байх болтугай. Энэ хугацаанд би түрүү хэлээд авсан. Одоо манай би зөвхөн хувийн хоригдлыг ярьсан. Төр маань баялагын сантай болоод ирээдүйн сантай болоод жилдээ нэг 2-3 их 80 төгрөгийг хоригдлуулад тэгээд одоо юу гэж нөхөр хоригдл гэж би манай Монгол улсын эдийн засаг өнөөдөр юу гэдэг 90 их 80 төгрөг ойролцоогоор 90 их 80. Тэрнээс нэг 45 их 80 нь 5 гэдэг хадгаламж. Энэний цаашаа хадгаламж нь энэ 90 их 80 өөрөөр хэлбэл хүмүүсийн хадгаламжийг дотоодынхоо эдийн засгийн тэнцдэг хэмжээнд нэг ихний 10 жилд дараа нь 2 дахин болгодог хэмжээнд өөрөөр хэлбэл бүгд найрамд хятад ард улсын хүмүүсийн хадгаламжийн мөнгө нь дотоодынхоо эдийн засгаас 2.5 их өндөр. Японы 3 дахин өндөр. Тэгэхээр бид тэрэнд хүрэхгүй маа гэхэд одоо манай чиний хөрөнгөл Монгол төрний нийт хөрөнгөл маань дотоодынхоо эдийн засгийн 50% орж байгаа шүү дээ. Тэгээ нэг нэг 100 болгох чинь тэгчээгээд ахны яриад л шүү дээ. Тэрний дээр нь төр маань бас тэр ирээдүйн сан энэ хөгжлийнхаа сангууд бий болгож бас хөрөнгөлөд бий болгоод баялгаа дууссаны үед эргүүлдэг мөнгөтэй болох тухай яриад байна. Тэгвэл төсвийн алдагдал өсгөхөд юу? Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол төсвийг та асуугаад байгаа нь төсвөөсөө ямар ч гэсэн 2-3 их 80-ыг одоо хоригдлуулад цаана төсөв маань алдагдaltaгүй байх болтугай. Өөрөөр хэлбэл тэнцвэржүүлсэн алдагдал гэж байгаа чинь тэр байхгүй юу? Суур арай бол алдагдaltaгүй болсон. Тэгээд улсын их хурлаас 2 жилийн өмнө хууль гарсан. Бид баялгаа ашиглаж байгаа энэ үед цаашдаа төсвийг алдагдaltaгүй төлөвлөж байна шүү гэж. Зарим хүмүүсүүд бол ярьж илдээ энэ төсөв алдагдaltaй нэг аюултай биш л дээ гэж бодлоо. Төсөв алдагдaltaй байвал энэ чинь би гадаадаас зээл авдаг байхгүй юу? Тэр зээлийг чи санхүүжүүлэхээр нөгөө гадны зээлэнд чи би хүү бодож айлдаг гүн. Дээрээс нь төлбөрөө төлнө. Хамаг баялгаа айгүй бол гадагш нь алдчих гээд байна шүү дээ. Нөгөө төсвийн алдагдлаар дамжуулаад. Тийм учраас энэ жилийн хувьд бол нэлээд хүнд байгаа тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их 80-ийн алдагдaltaй гарч магадгүй гэж яриад байна лээ. Зүгээр суур тэнцэлийг буюу орлогоороо нийт олсон орлогоороо зарлага нөхөд 2025 онд бол алдагдaltaгүй байх баха. Угаасаа хуульчлалцсан учраас нөгөө их хурлын гишүүд юм улс төрчид өөрийн дороороо төсөв алдагдлыг төсөв зарлагыг хамаагүй нэмээд халамж руу мөнгө шинтээд байж болохгүй. Ер нь бол энэ халамжийн бодлогоор хүмүүсийн хариуцлагыг доош нь онгож болохгүй. Хүмүүсүүд өөрөө өөрийгөө аваад явах бодлого чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр дандаа халамж гэж одоо манай сурвалжлагч нар хэвлийнхэн ч гэсэн гадна дотноос ахвараа нэг мөнгө үнгүй юм тараад юм л одоо төрх юм тэнд яваад. Цаад үнгүй юм тараахын тулд цаан ч зөндөө хариуцлага хүлээж явдаг шүү дээ. Тэгэхээр бид нар чинь болоод нэг үндсэн хуулиараа ганц хааны юм
би одоо талигач болох юм дээр нь татвар төлөх үнэн гэсэн өнцөг хуулийн заалттай ба. Тийм болохоор бид нар аль болохоор тэр хүн тараадаг юм бас биш яаж тараах нэг бий болгохыг бас судалж байгаа л гэж хэлж байгаа. Тэгвэл төсвийн алдагдал үүсгэхэд инфляц ер нь яагаад дарамттай болоод байгаа юм бол хүний бид ер нь одоо хэрхэн бууруулах саяхан Монгол банк бас эх хонд бид мөнгөний бодлогын хүүгээ өөрчлөхгүй гэсэн мэдээлэл гаргасан байсан шүү дээ. Тэгэхээр одоохон инфляцийн жилийн хувьд 7-8% гэж бодъё. Тийм ээ. Энэ юунаас бүтчих нь юу байдгийг л таар. За энэ дээр бол нэг 3-4% нь бид нар нэг цахилгааны үнийг 380 мянгаас 280 300 мянган төгрөг болгосон шүү дээ. Өчиг хэдүүлээ 150 мод байсан. Энээс дагаад инфляц өссөн. Дээрээс нь хүнсний варан дээр хүнснийхээ зарим одоо зүйл жишээлбэл махыг сайн бэлдээгүй байж байгаа 3-4 сард хүнсний үн жах өсчихсөн. Жишээд за гурлаа бэлдээгүй байж дотоодоо үйлдвэрлэлээс дэмжинэ гээд одоо дотоод үйлдвэрлэлийн доголдолт ч юм уу хүнсний бүтээгдэхүүн сүүн өсчлөө. Тэгэхээр энийг төсөвтэй холбоод яриад байдгийг. Төсвөөс бид нар сүүний мөнгө. Төсвөөс би тэр юуны мөнгө мах хөдөлж авах мөнгө нэмж өгөөгүй юм. Зүгээр онлын хувьда төсөв алдагдaltaй бол инфляц өсчих юм а гэд. Ингээд нарай судлах юм бол биш. Тийм учраас тэр 7-8% инфляц гарлаа гэж байна шүү дээ. Энээс бол тэр бодлогоор хийж авсан арга хэмжээг хасаад тэгээд жинхэнэ суур инфляц гэж гаргаад тэр нь бол 5%. За энийг үндэслээд бодлогын хүүгээ 13% биш, 12% биш. Тэг 6% авчрвал миний тавтрын яриад байгаа нэг үндэсний үйлдвэрлэлд дэмжих хөрөнгөний их үүсвэр байна. Гайгүй болно. Түүнээс би өнөөдөр арилжааны банкудад 16% хүүгээр та арчны үйлдвэрээ босгохгүй их хэцүү шүү дээ. Энээсээ болоод төсвөөс дандаа тацаас өгдөг болоод байна. Тийм учраас хоёр талаасаа яваарай. Төрийн мөнгөний бодлого төсөвч бас юу гэдэг юм хувийн хөвчлийнхэн ч гэсэн өөрснөө цаан одоо ажлын байраа сайн бий болгож төрж гисэн яаж игээд бодол хүүгээ алсан багасахгүй инфляцийг битгий хөгөр улс төрчид попорч юу хэвлэхэн попор бол хуулийн хариуцлага хүлээдэг шүү дээ дэлхийн нийтэд бол уучлаарай. Тийм учраас үнийг л ярих тусам өсөх гээд байдгийг. Ер нь уг нь бол буурхал боломж байгаа удаа гэж ахын бодоод явж байгаа. Мэдээд дөрөвний ярьсан бензэж гэдэг юм арх дарс гэсэн одоо үргэлжлэн хэрэглээний үнийг бол болгохгүй байхгүй. Гадаадтай харьцахдаа бензиний хууны гаднаас авахта бууруулаарай. Дотоодоо нэг багсгаад байх гэдэг талаас би ярихгүй байна л да. Ягаад гэх юм бол бид нар дижиталч маш ихтэй болсон шүү дээ. Дижиталч маань өөрөө их утаатай Улаанбаатар хотод одоо ер нь Европод бол хотын төв дижитал машин явуулах байж байгаа шүү дээ. Тийм ээ ер нь өөрөө утаах гаргадаг гэдэг. Манайд бол яг нэг нүүрсний тээвэр энтергээд янз бүрийн бийл байх л да. Нэг гэлэхтэй бид энэ нүүрсний тээвэр гэсэнтэй холбогдуулж энэ төмөр замаа энэ дэлхийн одоо хамгийн хямд тээвэр чинь төмөр зам биз дээ. Энэ төмөр зам ууршаагач энэ бүс нутгуураагач тавьж авч байж цахилгаанаас гадна нэг номерын асуудал төмөр замын төслүүдэд дуусгаарай. Бүр гайхалтай би өчигдөр хүнээс сонслоо. Гэхдээ тэр гашуун өмнө байдаг нүүрсний ордоо бүрд цаатлаа. Одоо энэ маркентри. Гэхдээ та нар чинь нүр чинь нөгөө төмөр зам холбочоо гэж тэгээд бидэхгүй юу? Холбоогүй гэж. Яаж байгаа гэсэн эхлээд 5-7 нүүрсний төмөр зам холбоно гэж байна. Тэр хүлээгээд хэрэггүй зэрэг хангийн бас нэг төмөр холбосно гэсэн холбоогүй гэж хятад улстай яриад энийгээ тохироод тэр одоо төмөр замаараа холбочоосоо юу 5-7 төр барьцаа сууж идэг юм байж болохгүй. Энэ одоо төр засгийнхаа энэгээ хийчих байлгүй дээ. Ийм тэнэг бодлого байж болохгүй айл гэж ахын хэлэх гэж шүү. Яг бас нэг ирээдүйг бас нэг төлөвлөлөд харахад инфляц хэрвээ ингээд дарамттай байгаад байвал эдийн засгийн мөчлөг сөрөх бодлого руу ер нь ирээдүйд орох. Ер нь Монгол бас эдийн засгийн мөчлөг сөрөх бодлогыг ер нь хийж байсан юм болов. Бүгд ярьдгийг бид нар онлоо үед. Тэгээ үндсэндээ амьдрал дээр бол одоо ганц хийж байгаа юм өнөөдөр. Ямар ч үсэн тэр ирээдүйн сан энэ яриад байна шүү дээ. Дараа хүндэрч магадгүй гээд бас баялагын сэлтэй мөнгөтэй болоод байна шүү дээ. Энэ маань өөрөө эдийн засгийн одоо таны хэлдгээр мөнгө гайгүй байгаа үедээ за хоригдолтой болох гэж байгаа оролдлого шүү дээ.
За тэгвэл баялагын татвар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ер нь өөрчлөх шаардлагатай юм болов уу? Тэгэхээр энийг Монгол улсын хууль гарсан л да. Одоохон зэсийн 5,000-аас ч гэдэг юм уу тэрээс дээш байвал нэмж авна гэж. Тийм ээ. Тийм учраас энэ нөөцийн татварыг тэр нь нэг их төдийлөн одоо баялаг бүтээгчид уул уурхахын таалагдахгүй. Яагаад гэвэл энэ нөөцийн royalty гэдэг нь нөөцийн төлбөр чинь таны орлогоос авч байгаа. Та орлогыг 5 их найд орлоготой үл түүнээс 5% гэхээр одоо юу гэдэг 254 төгрөг авах нь шүү дээ. Тэгэхээр та алдагдaltaй ажиллажсэн байвал бас л аавна. Өөрөөр хувьцаа эзэмшигч ямар ч надад хувьцаа логл олдохгүй нь шүү дээ. Тийм учраас хувийн гэрчийнхэн энэ нэмүртгийн татварыг ер нь дэлхийн жишгээс нь өндөржүүлвэл болохгүй гэдгийг. Тийм учраас энэ том оюутлагаач гэдэг энэ том ордуудаас бол зөвлөл өгн ашигын татвар авч явах хэрэгтэй. Гэхдээ 20% бол өөрөөр хэлбэл саяын тэр нөөцийн төлбөрөөр дамжуулна гэхэд хэцүү гэж ахна хэлж байгаа. Ямар аргаар бай гэвэл ашигт ажиллагаанаас нь хамааруулаад ашиг өндөртэй байвал одоо юу гэдгийг оюутлагаа шиг юм том ордуудаас бол доор хаяж нэг 40% татварыг авч явах хэрэгтэй. Бид 2007 онд байхад оюутлагын айвын ховл юу. Айвын ховлыг гэлцээр хийж байхад оюутлагаа татвар хэмжээ 40-оор тохирж ирсэн. Гэтэл манай татварын хэмжээ буулгацсан учраас бага байгаад байгаа юм. Зүгээр ер нь таны асуултаар энэ том баялаг манай чинь нэг баялаг өгөөж 53-аас 50-аас дээш шүү Монголд ногдох шүү дээ. Энэнд хүрэхийн тулд хилцээгээ хийхин тулд саяын таны хэлдэг нөөцийн татварыг нэмэх замаар биш ашиг ажиллагаанаас нь хамаарсан ашигын татварыг нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг шийдэх зүйтэй гэсэн мэрэгжлийн хүний хувьд ахын хэлж байна. Олон улсын практик Чилийнх бол Чил, таны түрүүний Ботсван, за тэр Норвег энэ төр бол сая миний аргаар ашигаас нь авах татварыг жаахан нэмэгдүүлж энэ баялагын баялагын өргөөжийг ард түмдөх өгөөжийг татвараар дамжуулж авдаг явсан бас байна шүү л гэж ахын хэлэх гэсэн юм аа. За татварын тухайд одоо за татвар төлөхгүй байх нь ер нь ямар юу сүр дагавартай. За нэр бүхий газрууд жишээлбэл одоо гайлын гайл нэг хэдэн газрууд одоо татвар төлөхгүй нуур цаашаа тэр мэдээж хууль зөрчиж байгаа үйлдэлтэй. Гэхдээ одоо зарим нэг нэр бүхий газрууд одоо жишээлбэл гайлын татвар төлөхгүй байх ч юм уу тиймэрхүү ярианууд ер нь гараад идэг шүү дээ. Тэгэхээр Монгол улс өөрөө үндсэн хуулиараа нэлээ нийгмийн баримжаатай хөгжлийн загвартай ус байхгүй юу? Тэгэхээр жишээлбэл одоо бүх ангилалтны өөрөлд 12 дугаар хүртэлх сургуулийн боловсролын хөтөлбөрөг өгнө. За одоо хүүхдтэй бол мөнгө өгнө. Хүүхдүүд мөнгө өгнө. Одоо гэдэг ингэж штэ. Энэ мэн өөрөө тэгээд боловсролын суурь одоо эрүүл мэндийн салбарыг төр хариуцнаа ч гэдэг юм. Ингээд нийгмийн ачаал их өндөртэй олсохгүй өндөр. Энээс хамаарч татварын хэмжээ яригддаг. Тийм учраас манай татвар бол энэтэй харьцуулахад бол харьцангуй бага. Энэ асуудлаа одоо хүмүүсийн хариуцлага хүрээд одоо хятад шиг одоо нэг хүүхдээ сургахад сургалтынхаа зардлын 20% нь өөрөө төлж гэдэг юм ийм хэлбэр рүү орвол бид татвар багасгаж болно. Тэгэхээр орлого зардлыг харах юм аа. Гэхдээ бид бол дэлхийн жишг дэлхийн одоо өндөр хөгжилтэй цивилизационны нийгмийн сайн талыг авч явна шүү дээ. Энэ агуулгаар үзэх юм бол манай татварын нийт унтад төвшин бол дундаж хэмжээнд байгаа юм. Миний нөгөө зардал талаас нь бодоход гэж аахгүй юу? Тийм ээ. Тийм болохоор одоо нэг л юм байна. Хүн бүхнийг одоо жоохон зорлого болсон тэргээ сайхан төлдөг. Бүртгэл тооцооны систем одоо орчин цагийн нөгөө хэмэл уяа ухаан гэж явагдчихлаа шүү дээ. Энэ хүрээндээ одоо шудраг ёсыг бүрдүүлэхийн тулд хэмэл уяа ухааны энэ мэдээллийн технологиг ашиглаж та бүхэн одоо бүгдээрээ жоохон ч гэсэн татвараа төлөөд нийгмээс сайхан одоо тэр боловсруулалтын системийг батлан хамгаалахынхаа энэ нийгмийн том үйлчлэгүүд шүү дээ энэ төлбөр. Энэ сайхан үйлчлэгийг авна шүү. Түүнээс биш одоо би татвар төлөхгүйгээ суугаад тэгсэн мөртлөө би
чамаас нийгмийн үйлчлэг авах гэдэг ихэд болохгүй. За түрүүн гайл татвар гэдээ яриад явлаа. Тэгэхээр энэ бол татврын байцаагчдын болон сая бахан усуд баригдлаа шүү дээ. Тэр одоо ямар нэг хэмжээгээр одоо хувилдаж бараг айлгүй оруулж ирсэн байна уу гэсэн юм хэвлэл мэдээлэлээр яригдж илээ. Тэгээ ер нь бас нэг асуудал хөндөх гээд байна л да. Юу хөндөх гээд байна гэхээр төсвөөс цалинждаг татврын байцаагчдад цаагдаа одоо боловсролын систем охин нэрүүл минь тэгээ захиргааны албаа агчт маань хүмүүстэй битгий дарамт үзүүлж байгаарай. Та нарын чинь татвар төлөгчдөл та нарыг авч явж байгаа шүү. Тийм учраас татвар төлөгчдөө хайртай бас хариуцлагатай жигд хариуцлага жигд шаардлага тавьж сайхан ажиллаарай. Түүнээс битгий дарамт үзүүлээд байгаарай гэдэг юм гэж хөндөх гээд байна уу гэж би түрүүн сонсчлоо. Тийм учраас манай бүх төсвөө салждаг татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байгаа шүү. Тэгээд энэ татвар төлөгчдөг энэ ард түмнийгээ битгий шахаад байгаарай. Энэ одоо энэ харилцаа шалгалтынхан татвар гайлынхан эсвэл одоо тэр мэрэгжлийн одоо улсууд гэж хэлэх гэж байна. Тийм учраас ер нь дэлхийн нийтийн жишг бол одоо тэр татвар төлөгчдөд хүндэлж тэднэр нь шудраг байж энэ хоёр талаас явах гэж шүү дээ. Энэ чиглэл рүү явна шүү гэж хэлэх гэж байхгүй юу? За тэгвэл нэвтрүүлгийнхаа төгсөлд энэ жилд 2025 онд Монгол улсад одоо эдийн засгт болсон хамгийн эерэг зүйлийн талаар би танаас асууя л да. Монгол улсын зээлжих зэрэглэл түүхэндээ байгаагүйгээр маш өндөр үнэлгээтэй гарсан байсан. Энэ ер нь Монгол улсын эдийн засаг олон улсын тал дээр маш давуу талтай болж байна гэсэн үгийг. Яг Монгол улсын эдийн засгийн саадуулчин баримжуулж харж байхгүй юу? За жишээс хамаархан, нүүрснээс хамаархан, за дээрээс нь алтнаас хамаархан эдний үнийн төвшин ерөнхийдөө гайгүй байна. Монголчууд дээр бас бодлогоор дэлхийн нийтэд зарлж байгаа бодлого нь бас арай ойлгомжтой болж байгаа ч гэж магадгүй тийм ээ ер нь. Энэ агуулгаас харж дүгнж байгаа шүү дээ. Тийм учраас яг зэрэглэлийн одоо манайх доо зэрэглэлт явж байгаа шүү дээ. Бас яг ахиулсан байна. Энэ ахны гэдэг маань өөрөө бид олон улсаас одоо манай хувийн хвшлийнхнийг ярьж шүү дээ. Арилжаар багууд ч юм уу энэ олон улсаас мөнгө босгож, бонд гаргаж мөнгө босгоход хүн хямдардаг байхгүй юу? Ойлгогдож байна нөхөө. Тэгэхээр одоо бидний Монголын эрсдлийг 3% гэвэл 5% байсан гэвэл дэрэг доошлолоод зарах 3%, за зах зээлийн хүү одоо долларын хүү 2% байна. За энэ дээр эрсдлийн 5%гээ 6%-аар ч юм уу бид Японы дотоод зах зээлээс эсвэл Америкийн зах зээлээс бонд тусгаад болоод авахд энэ одоо үнэлгээ цуглаа. Манай хувийн хвшлээд. Тийм учраас энэ маань бас одоо сайхан мэдээлэл чи яриад авлаа тэрнийг одоо манай хөвлөсөн засан газар яриад байсан. Би бас нэг тэр үнэлгээ үзүүлдэг 3 газар харсан да. Бас ч гэж арай муутгацааг одоо гайгүй дуулгасан харагдлаа. Баяртай байгаа хана. За та тэгвэл Монголын эдийн засаг ер нь ямар хуу байгаа гэж дүгнэх вэ? Монголын эдийн засаг бол ерөнхийдөө мэдээж одоо эрсдэлтэй. Гэхдээ бас сайхан байгаа шүү. Манай урд хөрш хятад цаг өгчөөсөө Европ битгий унчаасаа. Европ бид өнтэй арьс шир ноосон дэлээ гаргадгийн шүү гэж л хэлье. Тэгэхээр бид бол дэлхийн зах зээлээс их хамааралтай commodities үе таврын бүтээгдэхүүнээс хамааралтай улс учраас энэ одоо найдлага бол сайн байгаа шүү. Ирэх одоо 4-5 жилдээ боломж их байгаа шүү. Харин энэ боломжийг маш сайн менежментээр сайн удирдлагаар зөв бодлогоор дэмжиж цаавал гайгүй байгаа шүү. Битгий одоо нэг одоо оногч гад хөлөөс нь зөвгдөд байгаа дэмжих юм дэмжээ шүмдэх юм шүмдэд яваарай л гэж хэлэх юм байна. Тийм учраас ер нь одоо энэ шинэ онч болж шинэ он хугтаж байна шүү бид нар чи хоёр. Энэ шинэ он гарах гэж байна. Дахин муу юм хэлмээргүй байна. Монгол түм маань одоо бас дэрвэхээрээ зүтгэцгаая. Монгол мөрөөдлөө гаргацгаая. Монгол хүн ухаантай шүү. Бид ер нь нэг 10 жилийн дараа бас аваа олчихмоор боломж байгаа шүү. Энийгээ сайхан ашиглацгаая гэж хэлье. За танд баярлалаа. Бидний урилгыг авч өнөөдөр эдийн засгийн тал дээр маш өргөн мэдлэгээ хуваалцаж ярилцсанд баярлалаа. За та одоо нийт үзэгчдээ бас баярлалаа. Та бүгд өөрийнхөө бодсон сансныг л хэлэх гэж ахна оролдож байгаа шүү дээ. Тэгээд зөв бурууг тунгайл ярьцгаа аваарай гэж хэлье да. За баярлалаа.
За бидний өнөөдрийн зочны цаг дугаараар 1992-оос 1995 онд Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан. За 2001-ээс 2008 оны хооронд Монгол Улсаас Их Британи болон Умард Ирландын нэгдсэн вант улс элчин сайдаар ажиллаж байсан. Даваа самбууга бүрэлдэхүүн оролцож эдийн засгийн өргөн мэдлэгээ хуваалцлаа. Анхаарлаа тусанд баярлалаа.